Сайн байцгаана судлаачдаа SCB-ийн мөс сургуулийн part 2 эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн лайк болон subscribe хийж цугаа дэмжгээ битгий мартаарай. За ингээд бичлэгээ үздэцгээе. SCP мөс сургуулийн дээд хэсгээр нэг сонирхолтой зүйл байдаг. Тэр нь Roblox Games юм. Энэ яагаад мөс сургуулийн дээд хэсэгт орсон бэ гэвэл SCP ертөнцийг маш олон хүн анх Roblox-оор дамжуулж мэддэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл SCP Universe-ийн лоруудыг анх уншиж эхэлсэн хүмүүсээс илүү олон хүн SCP-г Roblox дээр тоглож байхдаа мэддэг болсон. Roblox бол хэрэглэгчид өөрсдөө тоглоом хийж болдог платформ бөгөөд 2006 онд гарсан бөгөөд энэ дээр сайн муу тоглоомнууд хөгжиж байдаг. Хинч Roblox студийн ашигтаад өөрийн тоглоомыг хийж болно. Үүнтэй холбоотойгоор SCP-тэй холбоотой horror game, role play game, simulator, SCP game гэх мэт маш олон төрөл бий болсон. Мөн SCP game нь Roblox дээр маш алдартай тоглоомын төрөл болсонтой холбоотой. Wikidot нь SCP-гийн янз бүрийн дөрүүдийг бичдэг, хяндаг, уншдаг. SCP-гийн үндсэн аль биесны сайт юм. Уг сайт дээр SCP-гийн объектууд, SCP объекттэй холбоотой уран сайхны өгүүлбэрүүд, SCP-тэй хийсэн туршилтын тэмдэглэлүүд, объектын хяналт алдагдсан тохиолдлууд, объекттэй холбоотой хүн болон амьтдын сэтгэл зүй ярьцлага, агент, судлаачдын тэмдэглэл, сайт 19, сайт 13, объект хадгалах газрын зургийн мэдээлэл, төрөл бүрийн бүлэглэлтүүд, альбом бус бүлгүүд, эсвэл SCP-тэй холбоотой байгууллагууд, зураг, схем, график, диаграм гэх мэт SCP-гийн ертөнцийн тэр чигтээ энэхүү вики сайттай 100% холбоотой билээ. D-class буюу D ангийнхан гэдэг нь SCP байгууллагад ашигладаг туршилтын хүмүүс юм. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь хүнд ялтай шоронгийн орогдлууд байдаг ба зарим тохиолдолд маш өндөр цалин авдаг энгийн хүмүүс, зарим нь бүр SCP-гийн гажиг биетүүдийн фэн гэсэн хүмүүс ч мэрсэр байдаг. Эдгээр хүмүүсийг SCP объектууд дээр туршилт хийхэд зориулж ашигладаг бөгөөд маргааш өгж мэдхээр аимшигтай туршилтуудад оруулдаг. D ангийн хүмүүс нь удаан ажилтгүй. Угаасаа удаан ажиллах боломжгүй нөхцөл байдалд ажилладаг бөгөөд зөвхөн туршилтын хугацаанд төр зургийн ажилтан гэж хэлж болно. Мөн хамгаалтын баг үргэлж тэднийг хянаж, объекттэй харьцах зааварчилгаа өгдөг. Илүү дэлгэрэнгүй ихийг мэдмээр байвал энэ дээр байрлах хэсэгт дарж үзнэ. SCP-96 буюу хүмүүсийн хил занснаар ичимхий залуу. Миний хамгийн дуртай дөрүүдийн нэг бөгөөд яагаад ч юм тийм гонигтай мэдэнч төрүүлдэг хийм бос бит юм. Ичимхий залуугийн тайлбар бичлэг болон үүсэл хөгжмөлөөр бүхэл бүтэн 2 бичлэг хийсэн тул та бүхэн энэ дээр харагдаж буй хэсэгтээ даран үзэх боломжтой шүү. Amnestics буюу хүний тархинд байнга дурсамжид нөлөөлдөг нэг төрлийн бодис юм. Үүнийг хэрэглэсний дараа тухайн хүний дурсамжид нөлөөлж зарим дурсамжийг устгадаг. SCP-гийн ертөнцид тухайн бодисын хүч болон үр нөлөөнөөс хамаарч хэд хэдэн ангилал хуваадаг. Маш хүчтэй бөгөөд урт хугацааны дурсамжийг устгах чадвартай. Их хүчтэй аюултай SCP үзэгдлийг дараа ашиглагдана. Дунд зэргийн нөлөөтэй бөгөөд тусгай дурсамжуудыг устгах зорилттой. Ойл санамжийн тодорхой хэсгүүдэд нөлөөлдөг. Хөнгөн бөгөөд төр зургийн дурсамж устгах зорилттой. Жишээ нь өдөр тутмын ажилтны санаанд үлдэх жижиг хосол, алдаа зэрэгт хэрэглэнэ. Гишүүдийн болон иргэдийн дурсамжийг устгах. Хэрвээ нэгэн хүн SCP-г үдсэн, эсвэл аюултай объекттэй харьцсан бол түүний дурсамжийг устгах замаар нууцыг хадгалдаг. Мөн тухайн бодисоор үйл явдлыг нуух, гинти аюул, осол, эсвэл SCP үзэгдлийн дараа иргэд болон ажилтнуудын санаанд үлдэх мэдээллийг арилгадаг. SCP-гийн ертөнцид MTF гэдэг нь Mobile Task Force буюу мэргэжлийн тусгай бүлэг юм. Эдгээр нь SCP Foundation тусгай ажиллагааны нэгжүүд бөгөөд аюултай SCP объект, үзэгдэл, эсвэл гамшигт хариу арга хэмжээ авах үүрэгтэй. Тэдний үндсэн онцлогийг тайлбарлавал мэргэжлийн багаар ажиллах чадвартай, мэдээлэл цуглуулах, хамгаалах, SCP гажиг биетүүдийг барих, эсвэл устгах чиглэлээр бэлтгэсэн тусгай бүлэг билээ. Тусгай бүлгүүдээс харж үзэхэд MTF Alpha 1 нь Foundation-ийн удирдлагын шуурхай хамгаалтын нэгж, MTF Epsilon 11 нь үндсэндээ Containment Breach-ийн үед гамшиг хяналтанд оруулах SCP барихад чиглэсэн зэргийн нэгж, MTF 5 нь явцын байдлаар SCP судалгаа хийх мэргэжлийн нэгж гэсэн хэд хэдэн нэгжүүдтэй. Энгийнээр хэлэхэд SCP Club Writing Project бол SCP ертөнцийг бүтээх онлайн нээлттэй төсөл юм. Тэндээс та өөрийн SCP объект, MTF ажиллагааны түүх, эсвэл amnestic түүхэн үзэгдлийг бичиж бусдад хуваалцаж болно. Та өөрийн хүссэн SCP объектыг хийж бүтээж явуулж болно. Энэ нь хүн болгонд нээлттэй төсөл юм.